Давай. Все. С днем рождения. Юу яцхан guys. Өнөөдөр манай Казах найзын төшөөдөр болж байгаа. Тийм болохоор бид нэр 5 найзуудаараа Майами руу 2 хоногоор аялалд явъя шийдсэн. Тэгээд Майамигийн хамгийн чадлаараа гоё газруудаар нь бүр машинаар амар гоё яваад тэгээд ханааштай Майамигийн ер нь бол нэг их хөнгө үрлгүүгээр гэхдээ бүр яаж гоё аялах вэ гэдгийг таартаа харуулна. За тэгээд guys одоо бид нар Альбионд байгаа болохоор одоо бүгдээрээ Детройтын онгоцны бодлого эндээс явна гэсэн үг. За guys, бүгдээр Майамид ирсэн. Агаар бол үнэхээр бүр маш чихтэй байна. Тэгээд одоо бүр гадаа ирээд гадаа гараад ямах бах нь харъя да. 7-Eleven орсон. Одоо шөнийн 10-д болж байгаа болохоор өөр онголтой газар нэх байсангүй. Тэгээд одоо эндээс пиццагаа энэ дээр шууд хийлгээд авч гараад очоо ичнэ гэсэн үг. Нэг ийм 7-Eleven байна да. Нам прямо или поворачивать? Классно! За буудлын дээр ирсэн. А ты не знаешь, они тут уже? За найзуудтай болж байна. Манай Илээс ирсэн хоёр найз. Да ты шо, бра. За пиццагаа авсан, найзуудыгаа олсон. Одоо өрөөнд очиод маргааш өглөө машины хараас явна. Туристик машиныхаа. Давай, открывай, брат. За одоо өрөөгөө таартаа харуулъя да. Ноги снимайте, ноги снимайте. Нет, зачем? Все, треба кому. Я уж снимаю. Ебать? Не, вообще пиздато. Я Ебать, кухню тут вообще есть? кухня еще. Нормально? Нормально. У нас ЕКК 2 ключа, они просто здесь стоят пока что. Еба. Сохоор болын гоё юм бол харагдахгүй юм байна да. За guys бид нар одоо тэр буудалд ирсэн байна. Тэгээд өнөөдөр орой болж исэн болохоор нэг тийм амар гоё материалууд бол бэлдэж чадсангүй. Тийм болохоор маргааш бүгдээрээ яг гоё машина аваад гоё газруудаар явхаар тэрийг та нартай бүр амар гоё харуулъя. Гэхдээ одоо бид нар гоё кино үзээд 3-3-аар ингээд 3 орон дээр 2 орой ингээд унтах гэж байна. Сая баахан пицца идсэн бас нэлээ цадчлаа. Тэгээд одоо скин кэр дээр ичээлээс амрыг да. За тэгээ guys маргааш уулзъя. Я бид нар нэг иймэрхүү зураг мурагтай юм буусан байна. Ну, в принципе, там говорит чай и кофе поеди сейчас. А, да? Да. Мы успеем? Яма. Я буду вас снимать. О, спасибо. За нэг иймэрхүү сайхан өдөр байна guys. За эхний ээлжинд бүгдээр өнөөдөр явж машина аавна. Тэгээд машина авсныхаа дараа бүгдээрээ бодож энд ирж нэг найзаагаа аваад тэгээд тэндээсээ явж хоол идээд тэгээд шууд нэг каяк өдөн штэ гэж тийм сэлдэг. Юу та? Тэрүүгээр өндөр явж сэлэн бүгдээрээ тэгээд тэр хамгийн бас гоё юм байхаа гэж найдаж байна. Guys, бид нар машин дээр ирсэн. Тэгээд өнөөдөр түрээслэх машинаа одоо та нарт харуулъя. Энэ бол Porsche Macan. За guys, машина авсан. Сая тэгээ машина авчаад бүр би бараг цаг туроо гэдэг нэг машин захиалдаг хүмүүсийнх нь бүр хүмүүстэй бараг цаг хэрэлтлээ бараг
тэгжиж нэг юм машинаа хамт байрах ингээд юугаа аппров хийлээ. Тэгэхгүй бол бас өмнө нь бид нэг найз дээр машинаа ингээд хийцэн. Тэгээд найзынхаа хажуугаар өөртөө бас тэ машинаа унахын тулд хүн болгон өөрөө өөрсдөө driver's license-ийг оруулах хэрэгтэй байт юм байна. Тэгээд би 20-т 21 хүрээгүй тэгээд машин 21-ээс дэше гисэн байсан болохоор нэлээд удаан бүр ярилцчихийж асуудлыг бол шийдлээ. Гэтэ зүгээр. Ну брат, что нравится машина? Да? Да, нормально, чуть-чуть Нормально. маленькая. Макан. Да. Думаю, для нас нормально. Может быть, назад немножко, да? Место может быть. Арта жоохон бага зайтай магадгүй. Гэтэ урдаа бол Макан асаа чуу гоё юм байна. Кафлей все есть. Да, думаю, чуу 2018 оны Макан байна. Манай өөр жоохон явах юм чи хуцаа солилцлоо би тэгээд. Манай өөр энэ өөр жоохон явж байгаа нөхдүүд бас жоохон хүлээхгүй цаадалж юм нүрээ будна гинэ. Адэ нүрээ будахаар бүгдээрээ эхлээвс хоол гэж бодлоо нэг түрх газар. Тэгээд энэ чинь хоол идчихээд хоол идэнгүүт тэндээс шууд каяк руугаа яваад нэг сэлдэг зай байдаг штэ guys. Тэрүүгээр бүгдээрээ гоё болгоё. Alright, let's go. Скоро же Ричард Милли, брат, $200,000. Собрезил. За guys, бид нэг каяк руу явахаас өмнө эхлээд турк хоолны газар амар authentic байж магадгүй гээд турк хоолыг шийдлээ тэгээд яа энэ ганц хоёрыг мэдчихээ тэгээд шууд каяк руу явцгаая. О, уже более-менее. Бид нар юун дээр ирсэн? Каякин дээр ирсэн. Одоо төлчөөд тэгээд каяк авъя. Тэгээд ямар хөө байх нь харцгаая. Сайд ихтэй турк бол ер нь бол нэлээд дайжгүй байлаа. Нэлээд зөөлөн. Турк бол ер нь бол ихтэй нэлээд зөөлөн байдаг. Тэгээд ер нь дайжгүй байлаа. За тэгээд сая хоолоо шингэтлээ баг 40 минут явд юм байна энэ каяк руугаа. Хотынхон төв хацгаас. За тэгээд ямар хөө байх нь харцгаая. Амар агаар нь ерөөсөө юу юм бэ? Нэлээд чихтэй тэгээд элийг бодох юм бол арай шигтэй. Тийм бол надад бол амар таалагдж байна. Ягаад тэр элид чи ерөөс амар халуун, амар том барилгуудтай. Тэгснээ бүр амар хуурай агаартай штэ. Тэгснээсээ болоо сая бас амар гаатмал гарлаа штэ. Энд болохоор хамаагүй чихтэй. Тийм болохоор арай жоохон nice. Бүр ямар ч нэг тийм язгалах агааргүй хэцүү байдаг шиг биш. Арай амар байд юм байна. Надад бол их санагдаж байна. Хамаагүй дээр надад бол санагдаж байна. Тэгээд яа, одоо шкайк авцгаая. За одоо энэ бүх рентлийнх нь юмнууд нь байт юм байна. Тэгээд эндээс гээд ороод тиктэй аваад тиктэй авсныхаа дараа доошоо очоод тэр тиктэй харуулж агаад авдаг гинэ каяка. О, давай такой вот обратно сделаем. За guys ингээд тэндээс хүн болгоны ингээд нэгээр нь суулгаад тэгээд ингээд гоё явдаг юм байна. Амар гоё харагдаж байна guys. Үнэхээр it is so goddamn beautiful. Манай хоёр найз одоо тэнд явж байна. Тэгээд хоёр найз одоо тэндээс орж ирж байна. Тэр одоо харагдах нь. Тэр хоёр найз маань байна. Тэгээд одоо ерөөсө бүгдээрээ эхлээд тийшээ яваад эхлээд том хэсэг байд юм байна тэнд нь. Тэрүүгээр явсаар яваад буцаж ирээд тойроод тэгж ирэх юм байна. За нэг иймэрхүү guys. Одоо тэгээ явж байгаад учраа олон доо. Ваа тэрхүү нохоо хараа. Ингээ эцэтэйгээ юмн дээр нэг каноэ гэдэг юм шиг байлаа. Энэ дээр ингээ зогсоод ингээ түрээ явдаг. Ваа яа. Всё? Вау.
It's so beautiful guys. Амар гоё харагдаж байна. Одоо эндээс ингээд ийшээ яваад тэгээд тэрүүгээр тойрж ирнэ гэсэн үг. Энийг буцаж ирээд. За тэгээ энэ үнэн нь болохоор яа гэм бэ? Нэг хүний одоо нэг юм кайк байгаа. Би ганцаараа явах юм хүн дуртай болохоор тэгээд ганц хүнийх нь авлаа. Энэ тэгсэн чинь нэг хүнийхээр цагийн $25 амар хямдгаа. Яг Майамигийн entertainment хийдэг юмнууд тийм сонирхолтой юмнуудын үнээр бол амар хямдгаа. Нэг цагийн $25. Одоо тэр манай хоёр найзын явж байгаа. Тэр 25 хоёр хүнийх байгаа. Тэр нь болохоор заажаар фокус хийгээд. Хоёр хүнийх нь болохоор цагийн $35. Тэгээд 3 хүнийх нь болохоор цагийн $40 гэдэг юм байна. 2025 оны 2 сарын үн амар дайжгүй. Бараг 2 цаг бараг цаг хагас ажиллаад Америкчууд энэ олж цайлаа. Тийм байт юм байна. Нэг цагаараа тэгээд 2 цаг авах юм бол яг тэрүүгээр үржээд явд юм шиг байна. Тэр нэг сайн анзаарсангүй тэгээд одоо бид нар яг ийм гоё газар. Damn. За guys би одоо кайкэн дээр гоё ингээд vibrate сууж байгаа та нартай нэг зүйлийг нэг мессежийг өнөөдөр амар богинохон хүрэхээр шийдлээ. Тэрний үгээр та нар хэрвээ ямар нэгэн зүйлийг хизээ нэгэн цагт хүртэх ирэхгүй юм шиг мэдрэмж авч исэн эсвэл тэр зүйлийг та нар зүгээр хүрч чадахгүй юм шиг та нар тэр зүйлийг хийж чадахгүй юм шиг мэдрэмж авч исэн бол та нарыг би ганц зүйлийг ойлгосоо гэж хүсэж байна. Тэрний үгээр хүн болгоны заяа бидний ямар нэгэн зүйлийг хүртэх ирэхгүй чадахгүй хүрч чадаж чадахгүй гэдэг бодол болгон ганц зүйлээс гаралтай байдаг. Та нарын хүүхэд наснаас та нарын ээж аав чинь та нарын найзууд чинь та нарыг хүрээлж ирсэн хүмүүс та нарыг тэр зүйлээр програм хийсэн байна гэсэн үг. Чи тэр зүйлийг бүртгэх ирэхгүй юм шиг. Тийм болохоор guys та нарыг би ганц зүйлийг ойлгосоо гэж хүсэж байна. Та нар тэр зүйлийг хүртэх хэрэгтэй бро. Чи тэр $500,000 чи тэр Lambo суух хэрэгтэй. Чи тэр $5 сая чи Bugatti суух хэрэгтэй. Чи тэр $25 сая чи Macan бро амьдрах хэрэгтэй үнэн чи бро. Чамаас өөр хинч биш. Чи нороо дээр бро ганцхан дахин тавтагдчихгүй нэг нь шүү бро. Тийм болохоор хизээж битээ бууж өгөөрэй. Тэгээд чи ямар нэгэн зүйлийг тэр хэцүү зүйлийг хийж ич тэр зүйлийг авах биш. Харин эхний ээлж нь чи тэр зүйлийг бро авах эрхтэй хүн болохоор тэр мөрөөдлийнхөө төлөө бро хөтлөн ажиллаарай, окей? Харин чи тэр мөрөөдлийнхөө төлөө ажиллаж эхэлсэн үед тэр ажил чинь ерөөсөө та нарт бүр 1 секунд жихэн ажил шиг санагдахгүй. Та нар тэр зүйл чинь зүгээр л зүрхийг чинь болиглуулж амьдрахыг хүсдэг болгож өглөө болгон сэрдэг шалтгаан чинь бро тэр л байх болно, окей? Тэр зүйл машин байх албагүй, байр байх албагүй, тэр зүйл лүүж байх албагүй. Тэр зүйл чиний нэг л хүсэж байгаа зүйл байх албатай шүү guys. Окей? Чиний тэр олж авахыг хүсэж байгаа эрх чөлөө, ээж аваараа тэтгэвртэн эрт гаргах тэр байш машин байр guys. Окей? Чи тэр зүйлийг бүгдийг нь хүртэх хэрэгтэй. Тийм болохоор хизээж битгий бууж өгөөрэй. Тэгээд чи тэр зүйлийг хүртэх хэрэгтэй болохоор их ажиллах хүн, мөрөөдлөхөн төлөө хөтлөн ажиллах хүн бро чи шүү. За тийм байна guys. Тэгээд каяк үргэлжлүүлцгээе. За тийм байна guys. Одоо тэгээд бид нар маа төрсөн өдрийн охин маань өөртөө палаж дээр авах хэрэгтэй гэсэн. Тийм учраас охтуудыгаа бүгдээрээ одоо нэг тийм том дэлгүүрт авчиж хайчаад тэнд орхичоод одоо би найзтайгаа маань эрэхтэй банд бит хоёр Miami Beach орно guys. За тэгээ guys Miami Beach жинхэнтэй ямар гоё яхаа харцгаая guys. City lights never sleep. Move your feet, Ocean breeze, so sweet, can't be beat, Life in color, every day it's a treat, Streets alive. За guys тэндээс машинаараа гарч ирээд одоо энэ үгээр юм гоё юм урт хүмүүнгүүд зам байт юм байна. Тэгээд одоо guys эндээс шууд Майамигийн даалаа хэрэг. Окей. Харцгаая явахгүй байна. Wow. Одоо 4 цаг 20 минут явцсан. Нар жоохон жаргал цас руу орж ирж байна. Бас нэлээд гоё. Машин тавьдаг газар бол маш их цагдаа нар байна. Энэ ч гэсэн одоо тий. Энэ одоо авардаг бүтгэнүүд нь байна. Тэнгүүд энэ болохоор бас цагдаа нар ингээд хараа зогсож байна.
Босоод амар гой дулаахан байна. Бүр нилээн дулаахан. Таавсаа маавсаа бас. Guys, тийм болохоор чамд хинч чи энэ зүйл хийж чадахгүй эсвэл чи өөрөө хүлэг ирэхгүй шиг санагдчих юм guys. Та чи бүгдээрээ зөв туслаа шүү дээ. Заавал хүссэн зүйлээ олж аваарай guys. Чи тэр зүйлийг хүлэг ирэхдээ ганцхан хүн чинь шүү. Окей. Miami tahta mörk guys. За guys амар гоё сэлчлээ. Тэгээд одоо бүгдээрээ явж охтуудаа дэлгүүрээс нь авчаад манай оройны маань очих хоолны газар руугаа ресторан руугаа явцгаая. Тэрнээс ресторанаас нэгд тэр үзэмж болох хэрэгтэй амар гоё гэсэн. Тэгээд тийж бүгдээрээ харцгаая. Амар гоё сэллээ. Хорошо, брат. Поплавали, да? Да, вообще классно. Майами самое лучшее место, самый лучший океан, да, в мире? Да, лучше, чем LA, прям говорит. Человек с LA. Манай элэд үүдийг найз энд бас байгаа найз. Бүр элэний тэр ус мусаас хамаагүй гоё байна нэ. Би бас орж ирсэн элэний ус болохоор маш хүйтэн байсан. Бурхан минь гэж. Энд бол амар дулаахан байна. Агаар нь ч гоё юм мэдж байгаа. Элэ чинь бас хүтэрчсэн шүү дээ. Ер нь орой бодод ирэхээр нэлээ. Энд чинь одоо баг 6 5 болж явах бас 6 болж явах бол амар дулаахан байна шүү дээ бас. Вау. Хоолны газартаа ирсэн. Тэгээд нэлийн гоё декорацтай байна. Эднээсээ бол тэгээд одоо бүгдээ харцгаая. A Bayside bar. О, сюда нам. Вау, хотод бүр амар гоё харагдчих. Всем привет, ребята. Мы в Майами. Понимаешь, брат? Мы в Майами. Позади нас красивый вид, как вы видите. Это Майами Даунтаун. Вот тут справа от нас это Майами Бич. А дальше это уже хайвей выше Норс Майами. Северный Майами. View бүр амар гоё юм байна, guys. Damn. Хотод амар гоё харагдчих байна. Энийг бүр камераар харуулж яг үндэ чадхааргүй амар гоё view байна. Талаа малаа бүр яагаа гээд байгаа юм бэ? За guys, биднээсээ бэлгээ өгчлөө, хоолоо идчихлээ. Одоо тэгээд охтууд энэ байр сайхан зугаад суулж тэ. Одоо бич мичээр одоо алхуулна гинэ. Зарим маань болж идэх гинэ. Дөнгөж 9:20 болж байна. Гэтэ надад бүр ингээд бүр шөнийн 2 болж байгаа шүү. Би бүр ядарч байна. I don't know why. Майами тгийсний анзаарсан юм нь ер нь хүн болгон ер нь бол өөрийгөө амар арчиж явд юм байна. Хүн болгон өөртөө амар арчаатай. Гоё хувцастай тийм байд юм байна. Яахтууд амар их байд юм байна. Тэгээ үнэр хотод нь ерөөс байдаггүй юм байна. Элэд бол бүр амар үнэртэй guys. Элэний бүрийн гудамжаар явангууд бүр сигнал явчихна. Тэнгүү чи Майамид ирээд энэ хоёр явангууд би ямар ч үнэр байхгүй. Гэр оронгүй хүмүүс бүр өдөржингөө явхад бүр хоёрыг таарахгүй үгүй юу. Амар ховор баг байдаггүй юм байна. Пентхаусууд нь гоё, байрнууд нь гоё. Яг тийм Нью-Йорк шиг нэг тийм амар хотын амьдрал гэж хэлэхгүй ч гэсэн хомтон барилга байхгүй ч гэсэн ер нь бол нэлээд дайжгүй. Хайфон газар, жоо тайван доо. Тэр нь бол ер нь амар гоё. Би таалагч надад бол. Ер нь бол би жоохон тайван, тий хаяа шоуд тий гоё дулаахан газар амьдрахыг хүссэн бол заавал Майамид ирнэ. Тийм ээ, аган гоё чил байд юм байна. Бас надад бол үнэхээр таалагч байна. Тэгээ далайн малайсан бас ер нь нэлээд дайжгүй цэвэрхэн, давслаг. Арсмарсан сайн гэм байсан бас давстай ус болохоор. За тиймэрхүү байна да guys тэгээд. Одоо оройны үлдсэн хэсгээр бүгдээрээ уулзцгаая да.
нэр ингээ хоол захиад гсэн чинь манай үйлчлэгч маань энэ хоолны газрын хүмүүс маань ерөөсөө англиар ярихгүй. Тийм болохоор бүгдээр одоо ингээд Google Translate ашиглаад англиар ярьж байна. Как вам экспириенс? Пицца, смотри, какая у них. Пицца. За манай маш ярьсан да. Еще раз останови. Тэгээ guys би өрөөндөө орж ирээд Бээжин тэгээд үүгээр манай өнөөдрийн бичлэг дуусч байна. Тэгээд хэлэх юм ганц юм гэх юм бол үргэлж шинэ юмыг туршиж үзэж байгаарай. Тодорхой хэмжээний мөнгийг заавал үрээдээ шинэ туршлагуудыг заавал олж авч байгаарай. Тэгээд рискийг үргэлж хүлээж авч байгаарай. Мэдээж тодорхой хэмжээний тооцоололтой рискүүдийг байнгын хүлээж авч байгаарай. Мөрөөдлийн төлөө амьдарч хүссэн зүйлээ guys хийж амьдраарай. За тэгээд guys унтах чивэл сайхан амраарай. Тэгээд хоол идчихвэл сайхан хооллоорой. За bye.